За 9 сарын 1-ний сайхан өдөр гэгээлэг хүн бүхний сэтгэл дандаа гой дурсамжийг авчирдаг энэ өдөр. За ийм зүйл ярих гэж байгаад бас үлцэл өчж байна. За тэгээд авах гээх ухаанаар хандаарай. За хүний амьдралын хамгийн хүнд ачаа бол харуусал, харамсах гэдэг зүйл байдаг. За тэгэхээр яг энэ өнөөдөр 9 сарын 1-нд үр хүүхдүүдээ сургуульд нь хөтлөөд явж чадахгүй байгаа. Аавуудын одоо харуусах сэтгэл бол үнэхээр хэцүү. Тэгээд яагаад үр хүүхдгээ байж чадахгүй байгаа вэ? Юунаас болов гэд өөрийгөө буруутгах одоо зэмлэл бол дээзэгтээ үрж идэг. Тэгэхээр тийм л байна да. Хамгийн хүнд ачаа. Тэгээ би хүртэл ёс зүйн хүмүүсийн одоо хийсэн балгаар хуулийн байгууллагын ажилтнуудын хуулийг уландаа гисгсний балгаар хүүхдээ одоо анх сургуульд ороход нь 2 дугаар ангид ороход нь зүг байж чадаагүй. Тэгээ яг энэ үед бол одоо өнөөдөр бол ерөөсөө юу ч тохиолдож байсан зөвхөн энэний тухай боддог юм билээ хүн. Үртэй хүмүүс бол. Тэгэл яг үрмөний яаж бол ийж бол гэж дотроо төсөөлөл. Тэр ийм байдгаа тэгээд ирчүүдийг хайрлаарай л гэж хэлчих. Тэгээ хүний амьдралын хамгийн хүндч бол харуусал. Тэгээд хүнд бол харуусахаар хожим харамсахаар битгий хэлж байгаарай. Өөрийгөө буруутгах. Тэгээд хамгийн хүнд ачаа бол энэ үт шүү.